Ой бурхан минь. Тэр бараг дахиад дурлцсан юм шиг тийм байдаг боддоо. Би кино драмдаг 10 төгсчөөд багшийн дэдэг кино драм шалгуулчаад тэгээ орчдаг гадаа нойлоо суужсан байхгүй юу. Тэгсэн чинь хүү миний хүү чи яагаад уйлцээ энэ төр гэлсэн чинь би сургуульд орчдоо гэд ингээд аль яах нь кинонд тоглуулж өгье гэдэг. Өөх бас тийм юм байдаг юм бах таа гэд. Тэгээ сэлэн сүрэн найруулагчд хэлж байгаа тэр киноны жижигэн тамирч охины төр тоглуулжсэн. Одоо гомдолдог байхгүй юу. Нармандах та хоёрыг өстө жинхэнэ урлаг руу авчихсан даа гэд. Урлагийн гавьяа сэтгэлтэн хөгжмийн зохиолч Алтан уяг гэж гайхамшигтай таньда баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд кино гэдэг чинь ямар гоё юм бэ гэд дараа нь энэ форумхоо уцтааж гисэн нэг 10 жилийн охид тоглож байсан гэд боддог лсэн. Тэгээ яг хүсэл маань тэгээд биелсэн тийм. Чи ач хөхтэй жилээ. Доор дугуйтай санал хийж ирээд багшийг загнуулж ирсэн санаж байна уу? Чи дандаа л нэг дэмий юм сэтж яах юм. Чулуугаар хөгжим юм гэж яаж бодоо вэ? Тэгснээс хичээлээ сайн давтах хэрэгтэй. Тэр хайрын тухай ойлголт кино тоглохоос өмнө бүр мэдэрсэн байсан. Тий. Нэгд ингээд 10 жилийн нэг жоохон охин нэг сар нэг 40-од томгийн турш гэрийнхэндээ бас өөртөө номны мөнгө олъё гэж эмнэлэгт ажилладаг байсан. Жоохон хүүхэд ингээд зуны цагт хордлого аваад бурхан болоод тэрийг тэврээд ингээд моргороо авчихад надад асар их юм бодож байгаа. Бүх юмыг ухаж бодох, амьдралыг өөр өнцгөөс харах те ингэж нэг охины нэг жоохон давчуухан юугаар өнцгөөс биш. Энэ бүхэн надад асар их амьдралын ухаарлаа гэсэн. Миний гарын алган дээр ингээд 30-40 хүний амьдрал тэр чигээрээ харагдаж байгаа. Өө том болох муухай юм биш те. Буцаал 10 жилийнхаа хүүхдүүдтэй сахилгуудаад ингээд тоглох юмсан гэд. Тэгээ формынхоо гадуур цагаан алаадаа өмсөөд шалаагаад байсан байхгүй. Зохиол төр хүүхэд гаргахлж байгаа хэцүү. Бусдад даваад гарчаар бүгдийг тоглож чадхаар байсан. 10 дугаар ангид орохын яг 9 сарын 1-ний өмнөх өдөр жижигэр хийж хат нэг хүүхэд өвдөөд шинжэнгөө бөөлжөөд тэр миний алдаа ээжийн нэргэлтээр энэ хоёр өмдөг солиорой энэ бичээнийг өгчээр ихлээр би хоёулангийн нэг юм саралжаа орон дотор оруулаад өгчихгүй юу. Хүлд орж байгаа л хүүхэд нэгээс 3 насны сахиургуу тасаг байсан. Тэгээ асрагч хийж байгаа үедээ бичээнээс олж хордлого аваад шүнжэнгөө би юу цэвэрлэгээ хийх форум парчгаа угааж хэмтүүдтэй юм байх. Тэгээд өглөө нь баахан эмчнэр ээж нь ирсэн багт нь ингээд гарын харахаас өөр би ингээд нүдрөө нэгцэлж чадахгүй байгаад яа энэ хүүхд яах вэ амьдрах болов яах вэ гэж л бодож байсан. Тэгээ би анхныхаа хүүхдийг яг л энэ хүүхдийн нэрээр өгнө ямар ч сайн аврагдсан эрүүл болсон. Киноны нөгөө нэг зохиолыг уншсан чинь хөөх золбоохтай тэр жоохон шаргал ийм буржар өстэй хөгчээг золбоо хийсэн штэ. Би яг үнэнгээсээ том болоод хүүхдтэй бол яг золбоо гэдэг нэр өгнө гэж бодчихсон. Ямар сони ингээд яг тэргээр үнэнгээсээ бас амьдаар тоглосон. Боддоор амьдарч тоглосон. Түүнээс би үрлээ болох гэж байна гэж тоглоогүй байхгүй юу? Хэрвээ би л гэж тоглоно шүү дээ. Амьд байсан, энгийн байсан болохоор хүмүүст олон түмэнд хүрсэн баг гэж бодож байна. Тэгээд хөөх хоёртой болно. Анхныхаа хүүхдийг эрэгтэй ч эмэгтэй ч би энэштэй золбоол гэж нэр өгнө. Дөнгөж кино тоосон дараа үрлээ нөө гээл ингээ үүд амартгүй. Манай аав бүр аргаа ороод миний хөө наад үүдээ хажуудаа тавьчих гэж тэгж шоглоо байсан дээ. Киноноос хойш би Google Dance театрт ажилласан. Одоо ирнэ би Google Dance маань одоо нэг 20-од Google-тэй байдаг. Дүүгийнхаа удирдлаганд ор. Промагчаа тоглолтой шүү. Тэнд баруун хараад тэнд хөдөө эслэн гэдэг бүтээх бэлэн байдал байдаг. Тэг хүүхдүүдийг баярлуулж байгаа боддог. Хүүхдүүдээ гаргаад өсгөж явахдаа ингээд нүдээ ингээд дэвхтдэг штеп. Яг тэгж л харж байсан. Хэвээ яг гацаг алдахгүй. Гэтэ тэргэнд бол тавьж үзээгүй.
дандаа өөрөө ингэртэй нааж хамаг одоо муу юмнаас хамгаалж тэрсээр байгаа. Тэгэд ядж яхад бүгдээрээ 5 гардаг 4,250 4,200 230 гээд тэгээд дандаа 3-4 сартаа өчиг тэм том төрд. Тэгсэрнээсээ яаж иж жаад ээжийнхэн цагснаар өдөр заавал агаарт гарга гэдгээс ээж. Тэгээд ээжийнхэн захаасаар заавал хүүхдүүдэд агаарт гаргадаг байсан. Хаан хандаа бас баярлаа гэж хэлээ. Миний сайхан 5 хүүхдээ анх сухтаа л тэгсэн. За хоёлоо 5 хүүхдээ бол яах вэ гэсэн байхгүй. Би дөрөв 5 дүүтэй. Тэр хүнд 5 байтгаа 50 хүүхэд нь ч хамаагүй байсан. Тэгээ тэр нь надад ууснагац. Тэр нөмөр нөлөөтэй. Тэгээ маш их ажилласаг. Тэгээ маш их хурдтай. Тэгээ өөрөө бүх юмыг тооцоолж чаддаг. Ингээд зэгцтэй гэх юм уу. Одоо яг дахиад дурлцсан юм шиг тийм байдаг боддоо. Тэгсэн чинь хөшөлсөө дахиад хайр ирдэг гинэ. Яагаад гэдгсэн чинь хүүхдүүд жоохон бохоор юу бие нэгэ хайрлах малтаа зав байхгүй шүү дээ. Хоёулаа нөгөө амьдралын төлөө зүтгэл. Би одоо хүүхдүүд арай том болоод нэг амс хийх гэдэг юм уу. Бид хоёр өөрийгөө ингээд боддоор харж эхэлж байгаа байхгүй юу. Яг үнэнээсээ би нэг удаан харж чадна. Тэгээд ингээ октоодаа өглөө гарахтаа дандаа үнсэж гардаг байхгүй юу. Намайг ч гэсэн тухан дээр үсэл магадгүй октод нь одоо ирнэ яг жоох яг нэг өчигдрийн цэцэрлэгээ өгчээр тэр зангаараа байдаг гэр бүл дотроо. Тэгэхээр октоддаа хэлэхээр удам судар шүү гэж хэлдэг байхгүй юу. Гэтэ хизээч материалд шундаг хүмүүст бол хизээч битээ хамт байгаарэ. Тэд нэр үнэнгээр харж чадахгүй шүү дээ гэдэг. хариулна хайрлахгүй юм баа. Нөтөн Морин сайхны гимнастикийнхаа баскет дүүгийнхаа зөвлснөр тооцтой дасгал хийсэн. Тоглолтын дээр тэгээд хийж хата илүү үнэхээр гоо сайхан байсан. Гэтэ би төгс гаргаж чадаагүй ч гэсэн миний дотоод тэр байсан. 5 дүүтэй болохоор тэр болгон бэлтгэлдээ явж чаддгаа. Бас ингээд бэлтгэлээ бас сайн хийж чаддгаа. Тэгэл би заавал том болсон ч гэсэн эзэж хаяхгүй дээ гэдэг нь одоо хүртэл үргэлжлүүлж байгаа нэг шалтгаан гэж боддог те. Тэгээ эмнэлэгт ажиллаж ах чинь янз янзын үзэн штэ. Дараа нь сургуульд явж чадаагүй охин чинь элэг цэсний ходоодны тасагт ажиллаж байгаа штэ. Тэгээ том хүн өөд болоход би хизээч бэлтгэлээ хаяхгүй юм байна. Морин сайхны гимнастика яг дүлэнгүүл яг чулуу шиг болох юм байна, гүшгий юм байна гэж мэдээд надад аягүй том мессеж өгсөн. Одоо ирнэ бас бэлтгэлээ идэг. Тийм. 76 онд орсон гэхэлэр одоо бараг 50 жил юм. Тэг хагас 100 жил болсон. Тэгээ би бол амьдралынхаа одоо 62 нас хүртэл ер зогсоогүй. Үргэлж сурсаар ирсэн. Хөдөлмөрлсөөр ирсэн. Дэлхийн дулаар л хэцүү байна. Хойд туйлын мөсөн талаа хайлж байна те. Дэлхий дээр хүмүүс мунхагаар явж байна гэдэг юм. Тэгээ миний зүгээс би юугаар тусалж чадах вэ гэсэн чинь манай саяны зураач өхөн ээж та өөрөө цэвэр хайр юм биш тэгээд юу бурхан минь яагаад би цэвэр хайраад гэсэн чинь та өөрөө ургамлаа түгээ цайгаа те хатаагаад ингээд байгаль хийгээсээ газар ичээтэйгээ яг цохирлоороо амьдрдаг юм байна гэдэг. Тэгээ та өөрөө бас хуцаа ингээд ойдог. Та дээрээс нь тэ хөдөлгөөн хийдэг. Таны амьдрал ингээл хүмүүс түгэж байгаа хэмжээний цэвэр хайр юм байна штэ гэдгсэн. Тэгээд тэр намайг өшөө бүр ингээд нэг юм баяр баясгалантай өшөө цаашаа өргөжлүүлэхэд аюу нэмэр болсон. Маш их хэмж гамж амьдрдаг байсан. Тэр маань ч гэсэн энэ ойдолтой холбоотой. Охтууд маань ч гэсэн нэг тийм сэтгэлийн өөрлөөр тийм үнтэй гоё хувцас ав юм аваа гэхгүй бас ээжээ би танаас ямар юм өвлөд авцсан юм бэ? Үзэсгэлэн гарах гэсэн чилд ингээл химнэх гээд байх ингээл манай охин бас тэгжсэн. Химнэн гэдэг бас хайр юм. Гамнан гэдэг хайр юм.
одоо төсгэрсэн чихаа өгшин одоо тэр сайхан багш ивэл хайр доор бас өсөж өндөөж дотроосоо та бүгд хайр шүү. Та бүгдийн мөн чанар бурхан шүү гэж хэлсэн нь надад өшөө уран бүтээл хийхэд аюух юу болсон дэм болсон. Багшийн энэ амьтад бүгдээрээ ариухан бас эрхэм гэсэн тэр ном нь надад бүр өшөө амтны ам ус ороогүй те хувцсан өмсгөл ойж байгаа нь би дэлхийдээ хувь нэмэр оруулж байна. Хойч үе Монгол залуучуудаа амтныг ингэж хайрлаад хувцсыг гэдэг чинь бас маш том юу юм бэ? Хайр ивэл юм байна гэдгийг бас мэдрүүлж гисэндээ. Би хин нэгний их гүрний ар Монгол руу тооноор шидэж байгаа мөнгө утсан, тооцоо буцаа, ашиг утсан тэднийг улд ороо гიშгэх гэсэн сүнс сүлдийн унгаах гэсэн энэ их массын хувцс хэрэгтэй юм гэсэн бас мессеж явж байгаа. Бидний бүх монгол ээжүүд л хүүхдээ нүцгэн явуулаагүй шүү дээ. Тийм үрсэн тий. Тэр нь гоё. Тэр үеийн ээж нарт нэг өөртөө хамаагүй зүгээр шингээг л очие. Тэгэл хамгаалагдана гэж л утсан. Сайхан ойхон тэд нар огт хамаа байхгүй. Миний ээж ч гэсэн дээлээ өгтөн тэр сайхан ойж нь муухай ойж нь хамаагүй. Хурдан аял өчээ. Даахгүй лээвэл энэ бүсдэл лээвэл гээл. Тийм. Тэр хамгаалт нь агуу хайр байсан. Тэгэхээр бид нар чадхаараа л хайр дүүх ёстой.